За өглөөний мэнд guys. Өглөө өдөр орой мэнд гэх юм уу? Season 1 episode 3 гинт хийхээр боллоо. Уг нь зүүн зүг рүү явж онон балж руу хийгээд бодож исэн боловч тийш бороо ус ихтэй гол ус маань үертэй байгаад болсонгүй. Тэгээд ийшээ явахгүй гэд байж байтал гинт нутаг явмаар санагдаад уусаа наадмын нэг 8 хоногийн амралтаар гинт тэрөөсөө тэгээд шийдвэр гараад нутг руугаа гараа явж байна. Өнөөдөр 7 сарын 11-ний өдрөө ингээд нутг руугаа гинт гарч явахаар болоод одоо эндээс ойр зүрэмаа бэлдээд дөнжин гарав дээрээс юма бэлдээд гарах гэж байна. Тэгээд та бүхэндээ одоо яг нутгийнхаа сонирхолтой голуудаар хэсгүүдээр загасчилж явах болно. Та хэд маань тэгээд таалан тухлан сууж таалан болгоогоорой. Таалагдана гэдэгт итгэлтэй байна. Аль болох бас гоё шинэлэг содон гоё зүйлүүдийг харуулахыг хичээнэ. Тэгээд амарж яваа учраас бас ингээд байнгын ажиллага хийгээд инээ тэрэ гэж болж чадахгүй байх бах. Тэг ямар ч байсан нутагтаа загасчлаад эпизод 3 хийхээр шийдлээ. Том загас хөөхгүй энэ удаад тул загас хөөхгүй. Нутгийнхаа жижиг голуудаар явж загасчилж та нартаа сонирхуулнаа. Таалагднах гэдэгт итгэлтэй байна. Хамт байгаарай guys. За. Hi guys. Өглөөний мэнд. Мөнхөн ингээд нутагтаа ирсэн байна. Нутаг бороо зогслоо. Өчтөрөөс бороо зогсож ах шиг байна. Гол ус бол жоохон өнгөтэй, үертэй байгаа бах. Мэдээж 2-3 хоног хүчтэй ширүүн бороо орсон. Тэгээ өнөөдөр ингээд эпизод 3-ынхаа бичлэгний үргэлжлэлээ ингээ хийж байна. Би одоо отоос гараад урждэр гарсан. Өчтөр өглөө ирээд өчтөр сайхан амарж өнжөөд өнөөдөр ингээд загсалтаа гарч байна. Голос өнгөтэй үертэй байгаа учраас туршилт маягаар эхний ээлжинд спиннинг гэхээр шийдээд ингээд спиннингийн уургыг аваад спиннингийн тэмцээний одоо тэ хэрэглэлүүдэд аваад явж байна. За тэгээд жоохон явцгаая одоо гол руугаа. Ингээд спиннингээр загасчлаа. Одоо залхуураад өнгөтэй гэдэг спиннинг аваад ирсэн байгаа. За болохгүй бол өдрөхөн булаадна. Орч байсан. Спиннингээр хэсэг загтаад үздэг. Тэмцээний чигээр загасчлаа. За миний загшлах байгаа энэ уурга бол Salty Stitch Prototype Mebaro гэдэг уурга байгаа. 56 г жинтэй. 0.2-оос 8 г хүртэлх шидэх хүчин чадалтай ийм уурга байна. За энэ дээр болохоор би юу яа?
Оо за энэ вампорд аваад гараад чи. Shimano-гийн SX-G 2500 гээд Shimano-гийн вампорд амрыг хийж өгсөх гэж байна. За энэ дээр болохоор лайн дээр болохоор D1 гэдэг брендийн одоо тийм дуал утас байгаа. Моно болон variety-г хослуулсан Япон утас байгаа. Маш сайн чанартай. Энэ болохоор би болохоор энэ дээр 0.3-тай 2 кг-ийн дааттай утас хийсэн байгаа. Тэгээд зүр дээр ингээд энэ типт ингээд залгадаг. Одоо живдэг утас нэмэлтээр ингээд залгаж өгдөгөө. Энийг ингээд залгаж өгснөөрөө загас хар авахгүй. Дээрээс нь жиг маань живл сайжирч өгдөгөө. Энэ дээр болохоор микро снап хийдэг. Түгжээний хувьд 12 элбитэй микро сагдаг хийдэг. Одоо дэлхийн хамгийн жижиг снап гэж ярьдаг та. Бас Япон снап байгаа. Ингээд мотото загасчлаа. Эхний өдөр мотото ингээд өнөөдөр загслахаар шийдээд гараад ирсэн байна. Манай цугийн багийн гишүүн Бямба маань төрүүлж ирээд ер нь 4-5-ыг бол бас барьсан гэж ярьж байна. Балайт явахлаар олон юм жирэгдэг гэд байгаа юм шиг санагдаад ерөнхийдөө нэг спиннингээр нэг үзье шийдээд спиннингээр загслах гэдэг ирсэн байна. Юу маань болохоор снап нь болохоор ийм микро снап байдаг. Маш жижиг. Ингээд датсан байхгүй л шиг байна. За яг нэг шинээр нь задлчих. Маш жижиг юм снап байгаа. Тагсанд харах болохгүй. Наадмаа үз дуусаад би уг наашаа явахгүй гэж бодож байсан боловч наадмаар хотод байх гэж бодож байсан боловч хотод байсан боловч энд манай үнийг гаргаж би сочоко авчираагүй анда чи сочоко авчираагүй би чиний сочокийг хэрэглэж гэж бодож байгаа шүү дээ хөрх юм уу оргол жоохон доошлуулчихгүй үзүрийн ийм жижигхэн снап байдаг. Энэ жижиг снап хийгээд. За энэ гар хорооны шороо мороо хэр мэрийг бол тэгээд ойлгоно үстэй хөдөө яваа хүн. Цэмцэгнээд ямбагнаад байж болохгүй учраас тэрийг ойлгож хүндэх шалтгааны улмаар хүлээж авч ойлгоорой. Сайхан Nike-тай болчаал явж штэ. За ингээл анаргаал түгжиг ороочихно. Та ингээд түгжээ хийсэн. За одоо хэдүүлээ. Энд дээрээс G-гээ сонгоноо. Ус өнгөтэй байгаа учраас жоохон тод өнгийн G хий гэж бодож байна. За энэ тод ягаан өнгийн G хий. Энэ маань болохоор танкстын толгойд. Танкстын толгойтой. Тэгэд Япон юм ариг Японд игээтэй байгаа. Одоо ягаад жижиг снап хэрэгжилж байгаагийн шалтгаан маань энэ жижиг дэгийнийхээ одоо энэ нөхрөө багц орох зорилттой байдаг. Тийм учраас юм нарийн жижигийг сонгож авч хэрэгэлдэг. Дээрээс нь хит том биш загс үргэхгүй. Загсанд харах болохгүй. За ингээд эхнийхээ шидэлтийг хийж үзцгээе. Одоо камерын байрал болж байгаа ах гэж бодож байна. Би энэ дээр түгжигээ хийв. Чиний сочокинд байж таа. Ингээд тэмцээний бэлтгэлж болно. Тэмцээний стафтайгаа ирсэн. Та нартаа зориулж үзүүлэх гээд эпизод 3 дээр бас нэлээд өнгөтэй байгаа юм байна да.
Хоёр төшөлт маань юм байна. За тэгээд G-гээ тоглуулахдаа бол яг л нөгөө өт хорхой усны дотор яг яаж урсч явах уу? Тэрийг бас дотроо аяг их бодож тооцоолж тоглоулна. Тэгээ ерөнхийдөө уцаа бол чанга явуулна. Одоо дагс тоншиж байгаа үгүйг сайн мэдрэхийн тулд уцаа ерөнхий чангалаатай явуулна. Тэглээгээд хурдан татах биш. Дагс жигнийхээ урсгалыг мэдрээд тоглолтоо мэдрээд яг загс амандаа хийх тэр мөчийг алдахгүй барьж авахын тулд ингэж уцаа чангалж явж идэг. Дээрэс нь хөнгөн дамар, хөнгөн уурга, мэдрэм сайтай. За ингэж нэгийг барьсан. Энэ маань болохоор өөрөө атрак өнгө учраас юм өнгөтэй усанд айгуу сайн ажиллана. За ингэж дамрыг бол ингэж энэ дамрын тоормжийг бол юм сул ажиллуулж авах хэрэгтэй. Тэрхий чангалал чанга байгаа тохиолдолд тасрах одоо тийм мултрах эрсдлүүд өндөр байдаг. Тийм учраас энэ тоормжийг маш сайн ажиллуулж авах хэрэгтэй. Загс нь жижиг байсан ч гэсэн энэ тоормж ингэж ажиллаж авах хэрэгтэй. Чиг одож байна. Чиг тагвага. За энэ дээр нь хөөхөн хайрс орсон байна. Жоохон жаглаад. Өөц. За энийг болохоор би очио. Бараа нь орж байгаад битэхэн гаргачих. Ийм өрхөн хариус байлаа. Яга өнгөтэй жигээр юм хадран татлаа. За ингэж буцаач. Дагсаа цаахан хайрлж хамгаалж загсчлнаа. За өгөөш маань энэ ингэ байж гин. Ингээд л загсчлан шүү дээ. Энд дээр орч. Энэ замаг ингэж гацчихлаа. 100 байгаа учраас нэг метр өмссөнгүй. Сайхан шорт удаалагтайгаа тууж явна. За дахиад шидэлтэй хийцгээе. Чи зураг даруулах гэж тавьчихсан юм байна шүү дээ. За мань зургийг дарж өгнө үү? Чи д уцаа орхио гарцлаа шүү дээ өөрөө. За нэг хэд чидэтгэе. Ус бол нэлээд өнгөтэй байна. Яг захаараа бол дөнгөж мэдэгдэж байна. Гол руугаа бол тасхаар голын чул бол угаасаа харагдахгүй байна. За дээшээ шидээд татлаа, чангаллаа. Жигнийхээ урсж байгаа урсыг мэдэрлээ. Баг зэрэг тоглолт өглөө. Алдчихлаа. Биш. Өгөөш байсан байна. За би өөрөө хэтэрхий бол руугаа хойртод ороод ирчих шиг боллоо. Таатлын нэгэн дээр чидэд үздэг. Мэдээж ус өнгөтэй байгаа учраас халдуугаас тоглолол айгүй үр дүнтэй ажиллана. Би дээрээс шидэж байгаа болохоор уцаа чангалаад ингээд тоглолтоо доошоо бариад байгаа. Урдаа шидвэл ингээд урсгал ширүүн байвал ингээд живүүлж өгөөд уурга өргөөд эргүүлэхгүйгээр ингээд сөхөж тоглоожос болдог. Ингээд сөхөж тоглоожос болно. За тоншиж байна.
бэлтгэнд орж байгаа бол одоо ингээд тэр жижиг жиг өгөө шиг маш гол шидэж байгаа. Ингэж шидэхийн тулд уурганы баланс, дамрны баланс, утасны баланс яг сайхан жиг тохирсон байх ёстой. Дэш явж үзье. Спинниг нэг давуу тал энэ. Хүссэн газар руугаа шидэж хүргэж болдог. Энэ шидэж байгаа ирзээ маань болохоор Питер Лакавын handmade зөөлөн ирзэн байгаа. Одоо зөөлөн ирзэний хаан гэж хэлдэг. Питер Лакавын гараар хийсэн ирзэн байгаа. За энийг маань энэ ирзэнийг маань бас адилхан Монголдо манай улсын аварга Хүска маань хийж байгаа. Champions Bet нэртэй. Та нар маань авч хэрглэж туршиж үзээд тэгээд бас сур чадвараа нэмэгдүүлээрээ бас арай өөр төрөл үзэж өөрийгөө бас хориорой гэж зөвлөж байна. Айгу гоё байдаг мэдрэмж нь. Уурга нь өөрөө хөнгөн бүх юм нь ерөөсөө минималист болчихж байгаа. Мини болчихж байгаа. Одоо энэ ягаан өнгийг маань жоохон маруухан аваадах шиг байна. Болохгүй бол өнгөө сольж үзье. Ben шидэж байгаа өгөөч маань болохоор double комоло гэдэг. Одоо ирзэн жиг ирзэн байгаа. Тамдах бол double комоло гэдэг нэртэй. Энэ ирзэнүүд дотроо бас их олон төрөл байгаа. Small maggot, killer bug, double комоло, giant комоло гэх хэмчлэн. Сая тоншиж байна. Энэ загас бас ер нь цөөхөн байх шиг байна. Нэг бол миний өнгө жоохон бас сайн бүрчлэн ажиллахгүй байх шиг байна. За өнгөний сүлээд үзье. Ерөнхий юм нэг талдаа цагаан, нэг талдаа бор өнгөтэй жиг байна. Одоо энийг хөдөл хийж турш үзье. Алаг гэсэн үг. Нэг тал нь бүрэн бор, нэг тал нь цагаан. Нэг мөн хэр авах нь. Түцэсгээ би ч яах вэ? Толгойтой жиг толгойтой бэлэн байгаа. Ирзэнүүдэл турш үзээд үзэтгэе. Болноор маргааш явна.
дараа байршлаар солиж идэх. Нэр ингэж юм хоёр голын салаа бэлчээр байгаа. Нэг нь хөхөгийн гол маань. Нэг нь алдар таргийн гол маань биш үү те. Халангуй хатны мэндэлсэн. Гол маань байна. Бас юу нэлийн өнгөтэй байгаа маань. Таапс. Басаха. Жижиг хатран байх шиг байна. Манайхан тэгээд загсан дөрөвтэй гараа заавал маргаж хүрж байгаа загсан да. Хэрвээ тавхаж байгаа бол гараа норгоод гимтэлгөө хурдан за ингээд сэртэнгүүдийг байдаг энэ маань үлдрээсээ за ингээд юм хөрхөн хатран байлаа. Дахиад идээд үзье. Алдаж байна. Харин та бүхэн маань анзаарж байгаа шидчээд уцаа чангалаад урсгалын дагуу явж явах үед нь бас дээрэс нь баг зэрэг твич буюу таталт хийж өгч загсаа өдөөж байгаа. Амтэн мэт хөдөлгөөн хийгээд тааш хунаар гарч ийн. Миний яриа энэ төр зүгээр байгаа гэж бодож байна. Блогда зориулаад стапуда бичлэгний стапуда өөрчилсөн байгаа. Одоо дуу мик авсан байна. Шинэ камер авсан байна. Та бүхэндээ чанартай видео бичлэг. За алдчихлаа. Чанартай видео бичлэг. Дууг хүргэхээр ингээд мөнхөн бас хичээгээ явж байгаа. Уг нь эпизод 3 зүүн зүг рүүгээ захичилж гоё хий гэж бодсон боловч яг наадан болоод амралт эхлээд нутаг явмал хангаж гигэлзээд тэгээд ерөөсөө орой гинт юу байсан зүүн тишээ үертэй байсан болохоор гинт нутаг явмал санагдаад орой гарсан байгаа. Шууд ямар ч төлөвлөгөөгүй байж байгаад шууд гарсан байгаа. Тэгээ гарч ирээд өчтөр өхөө өдж өнзөөд өнөөдөр ингээд ахшлалтаа гарч байна. Монгол хүмүүс минь сайхан наадлаа өчтөр. Орхон баяр маань даян авраг болж баага зам маань арслан боллоо. Монгол улсын арслан боллоо. Сайхан наадлаа. Шидэд урангуут нь тоншиж байна. Сая. Тэг ингэж сөхөж тоглож болно. Нейролд өргөж аваад. Гэхдээ энэ дээр бас уцаа чанга явуулах хэрэгтэй. Загс тоншиж байгаагаа мэдрэхийн тулд ер нь уцаа бол байнгын хянд чанга явуулах хэрэгтэй. Тэрээ ширүүн урсгалтай байвал живүүлээд бас чангалаа явна. Утсан сулраад байвал. Мэдээж тэгээд жижиг өгөөш. Ийм жижиг өгөөш 1 грамаас доош өгөөш шидэхийн тулд яг тэрийг шидэхээр зориулдаг гэж бүтээгдсэн одоо өндөр зэрэглэлийн үнэтэй орнуудыг бид нар авч хэрэгэлдэг. Тэр маань тэрийгэ дагаад жалгаагүй үүргээ сайн гүйцэтгэдэг. Жижиг өгөөшөө хоол шидэж, жижиг зах суугтаж, алдалгүй мэдэрч чаддаг гэсэн үг. Таншаал. Хайныг алдлаа. Энэ 2 3 алдчих шүү.
дээрээс орж иж байгаа хайргаа учраас жижиг хадран нэлээд байгаах. Дахиад алдлаа. За нэг цаатал руу нэг шидэж үзье. Нийлбэрлэх хэсэг рүүгээ. За ингээд энэ харж байгаа л баг 30 м ингээд асуудалгүй шидэж байна. 20 м. За загас маань ерөнхий жижиг загснууд маань хөдөлгөж магадгүйгээд өгөөшөө жоохон жижигрүүлж үзье. Жижиг нь хийж үзье. Та нэг юм жижиг ягаан өртгий. То манайхны хэлдгээр бол юм опорошны дуураймл өгт байгаа. Яг үндсэн нэр нь бол Small Maggot гэдэг нэршилтэй өгөөш байна. Загас маань жижиг загас байна гэж үзээд жижигрүүлж үзлээ. Жижигрүүлж үзээд хэр үр дүнтэй ахна харцгаая. Энэ голд маань болохоор Налим буюу гутаар загас байна. Шөвгөр хоншорт ердийн зэвэг маань байна. Бас ихэнх нутгаар байдаг шивэр хадран маань байдаг. Том сүнхэлтэй газруудаараа тул загас маань байгаа. Яг бидний уургаар барих боломжтой загаснууд гэвэл энэ төрлийн загас байна. Бидний хэлдгээр чапак гэдэг загсыг бол байхгүй. Би одоо хар багасаа л энэ гол дээр үсэж байна. Чапак гэдэг загсыг бол би мэдэхгүй. Энэ голд үзэж байгаагүй. Энд маань болохоор хаяада цорхоо орж ирдэг. Цорхоо бас хаа нэг таардаг. Ягаад гэвэл энэ гол маань явсаар хагаад үүрийн голтой нийлдэг учраас цорхоо маань хаяа ороод ирсэн байдаг. Таарж байсан нэг удаа. Гутаар загс бол илбэг. Ер нь ерөнхийдөө эхэлж байгаа загсууд нь бол шивэр хадран, шөвгөр хоншорт зэвэг, тул загс, гутаар загс энэ хэд маань айгу ерөнхийдөө эхэлж ихвчлэн байдаг. За голын хувьд маань болохоор яг айгу уулныхаа нийлж үсэж байгаа уулын гол яг бүр уулын гол их нь ойрхон үерлээ гэхэд 2-3 хоногт өнгө нь өөрчлөгдөж засардаг. Одоо энэ жишээ нь ингээл 3 хоног бороо ороод 2 хоногт л ингээд өнгө засж байна. За тэгээд байшлаа солиод та нартайгаа уулзнаа. Гэхдээ энэ дээр нэг хэсэг шиднэ. Тэгээд удахгүй уулзъя. Байнга нуршаад ингээд шидээд байхлаар бас уйтахтай байж магадгүй. Та нараа уудахгүй үднэс биЯггүй загас барьж байгаа торгон агшнуудаа бичиж хуваалцахыг хүсэж байна. За тэг удахгүй уулзъя. Цагаан том халдран баярлаа. Би болохоор өгөөшөө сая дөнгөж сая сольж идээд юм том хадран баярлаа. Уснасаа гаргалгүй усан дээр буцаага тавья. ийм сайхан хадран баярлаа. За баяртай. Барьсан өгөөш нь болохоор киллер баг буюу юм. Одоо
Stonefly. Stonefly-ийн дурамд ирсэн байгаа. Feet on the ground, but my head's in the blue. Sunlight's a whisper, it's breaking right through. I'm a spark, I'm a flame, I'm a fuse. What's the use? Бас үетэй үед бас хар өнгө манаас айгүй сайн ажилтдаг. Хар бараа өнгө маань ерөнхий бас ажиллагаа сайн байдаг. Ус өнгөтэй үед илүү одоо нэг ялгарч харагдана. Мэдээж Feet on the ground, but my head's in the blue. Sunlight's a whisper, it's breaking right through. I'm a spark, I'm a flame, I'm a fuse. What's the use? Roll it back, let it flow. Time's a wave, let it go. Chill up, let your heart fly. за би хэсэг эрдэн шийдчихлээ. Одоо өгөөшөө сольж байна. За ийм өгөөш хийгээд үзье. Гар хийсэн. Бас тэмцээнд зориулж хийсэн сэртэнгүү якортай. Аим болфром голтой. Тэмцээний гар хийсэн халбаг байна. Энэ маань 3-0-тай халбаг байгаа. 3-0-тай халбаг гэдэг маань 1 2 3 0 гээ явдаг бол энэ 0 1 0 2 0 3 буюу маш жижиг халбаг байгаа. Шар өнгийн халбаг байна, алтан шар өнгийн халбаг. Энэ маань хайрцнуудын анхаарал, хадран загснуудын анхаарлыг их татах байх гэж бодож байна. Feet on the ground, but my head's in the blue. Sunlight's a whisper, it's breaking right through. I'm a spark, I'm a flame, I'm a fuse. What's the use? Дээш чидэд уруу татж байгаа тохиолдолд халгууныхаа эргэлтийг мэдрээд ер нь ямар ч нөхцөлд халгууныхаа эргэлтийг мэдэрч зогсоохгүй хурдан эргүүлээд яг жигд гоё эргүүлж явах хэрэгтэй. Хурдан эргүүлээд гэдэг маань болохоор бас хитрхи хурдан биш, хитрхи хурдан эргүүлэх юм бол загас маань хөөж амжихгүй, өмгч амжихгүй тохиолдол байдаг. Харган халбаг маань дөнгөж эргэж байгаа тохиолдолд загас өмгдөг. Ерөнхий бол за ерөнхий ингээд та нар маань анзаарж байгаа бол өөрийнхөө доод хэсэг тогтоолж байгаа бол уурга энэ талтаа барьж байна. Өөрийнхөө дээд хэсэгт шидэд тогтоолж байгаа бол уурга одоо ингээд энэ талтаа ингэж барьж тогтоолж байна. Ингээд байрлалын хувьд арай илүү үр дүнтэй, халбаг тоглох хувьд ч гэсэн ашигтай байрлал байдаг. За халбагыг бол ер нь тоохгүй байх шиг байна. Нэг ч удаа тоньссонгүй. Энд түрүүн 2 3 жиг ирзэнийг бол 2 3 тоньсож ирсэн. Халбаг бас тоохгүй байх шиг байна. Авахаар байсан бол мэдээж ганц нэг тоньших байсан баг. Аль эсвэл энд байна загас маань жидэх жоохон муу. Загас ховор бас байж магадгүй. Эгийн хэсэг дээрээ. За халуугыг бол ер нь тоохгүй нь үзээд солихоор шийдлээ. Энийг солиод
Солиод нэг үзье. Тэгээд юм ногоон өнгөтэй гэж үзье. Арай юм бараа ногоон гэх юм. Ерөнхийдөө бол энэ гол дээр одоо ингээ ирэж жиг шидэж байгаа учраас жигнийхээс өнгийг гаргаж авах чухал байдаг. Гэлс солиод одоо ажиллаж байгаа өгнүүдээ хурдан олоод аваад таажглах хэрэгтэй. Газрын шавж байшлаасаа хамаарж өөр өгдөг учраас шавжныхаа өгнүүдийг ингээд сольж яг тэнд зөнхөлж урсж байгаа шавждуудтай ижил төштэй одоо хөнхийг хийхийг ирүүлж байна. За барьсан. Энд доо ногоон өнгө маань бол ажиллаж байна. Та бүхэн харж байгаа. Түрүүн халбаг бол ерөөсөө тоохгүй байсан. За мөлтрөө авчлаа өрөө сэтгэнгүүд игээтэй учраас харж байгаа. Хурдан сольж шидээд яг тэр өгөөшнийхөө өнгийг тааруулах байдаг. Шаардлагатай байдаг. За энэ өнгийг маань нэг авсан. Гэхдээ дахиж тоньш оролцсонгүй. За өнгөө солиод одоо хүрэн өнгө хийж үзье. Хийж үзээгүй өнгө хийж үзье. За юм хар хүрэн. Энэ маань бор байна. За энд үз. Хар хүрэнг. Нуруу хэсгээр юм хар хүрэн. Гэвдийн хэсгээр юм бор хүрэн. Арай цайвар хүрэн. Ийм кедр баг хийгээд үзье. Барьсан. За, гут нь авлаа. Энэ хөөрхөн амтан баг шиг байна. Тэр за чирж байгааг л харж байгаа. Хөөрхөн том биноколтой байна. Тэр. За гарцсан. За ингээд яг ширүүн урсгал руу орсон тохиолдолд уурганыхаа үзүүрийг доошлуулад өгчвөл дээшээ болгож гарч ирж мултрах магадлал бага. Зэвг маань болохоор энэ хөрөн өнгөтэй авч байгаа юм байна. Энэ тоормд ингэ сул ажиллах бол ямар ч судалгүй загас хаашаа зүтгэх үед ажиллаж одоо уцыг маань хамгаалж тасдуулахгүй байж байгаа үүрэгтэй. За хөөрхөн зэвг гарч ирж байна. Гэртээ амт юм байна да. Жоохон жангалч. Яг загсанда гар өрхтэй мэдээж гараа нь оргоноо. За ингэж. Яг живжинд нь орсон байна. Энэ маань юуг учраас сэртэнгүүдийг учраас маш амархан ултарна. За ийм хөрхөн том бинок байна.
За нэг 50 орчимтай. Ленок 45-аас 50 орно. Ленок хөрхөн ленок байна. За ингээд баяртай. За ямар ч үсэн өглөөний гараа амжилттай боллоо. Сайхан ленок загас, зэвг загас өмхүүлж авлаа. Энэ маань харуулсан биш үү? За ингээд дэгэ маань ингээд ирзээ маань сэтэрсэн байна. Энэ ирзээ маань маш зөөлөн учраас их амархан гимтдэг. Одоо ингээд нэг загас гаргаж ирээл ингээд хэр сэтэрж хэр ингээд илэгдсэн байгааг нь харж байна. Маш амархан ингээд сэмэрч гимтдэг юм ирзээ нугаа. Чануу өндөрсөн. Булнаа албаар шалгаа явж байна. Хаа. Би ингээд хошуучлаад капитан хошуучлаа явж байна. За ардаас манай хоёр ирж байна. Энэ хоёр маань мараас явж байна. Энэ хоёрыг тэгээд түүж хэл. За сайн явж байна уу? Сайн. Яриа аваагүй зүгээр бичлэг. За сайн явж байна уу? За манай дабл дашка. Шумуултай газар нүсгэл госч байна да манай. Шумуул наалхаа байсан. Шумуул наалхаа байсан аа. Яа. Ингээд хоёр томьёогоо дагуулад явж шít манчхан. За hi guys. Оромент мөнхөн булнаа гол дээр ирсэн байна. Та нартай дараад үзүүлье. Энэ маань уулын маш жижиг гол байгаа. Тийм бугуй өссөн каддис хийж байна. Энэ бол маш жижиг гол, усаа амар бага. Сүнхээлгээд ахын айгүй хэцүү. Та бүхэнд сонирхолтой авах болов гэж бодсон үүднээс ингээд энд тагшлаж үзэх гэж байна. Сая явсаар хагаад бид нэг цагийн өмнө ирээд буудлаад одоо тэгэхэд нэг жоохон зав гараа шидэх гэж байна. Та тэг хамтаа тагшлаа. Каддис авах нь үзцгээе.
Энэ миний ер нь ирэх дуртай газрыг нэг л дээ яхаа болнод ирэхээр бас энэ хөвчлэн шиддэг. Энд бол ниймтгэхэд айгу бэрх. Яг тэгэхээр том ийм чулуутай. Тэгээд ус нь маш бага учраас ниймтэх орон зай айгу хомос байдаг. Энд нимп шидвэл яг нөгөө нэг хөвөртэй нимп маш богинохон тавиад шидвэл бас болдог. Нэг 20-30 санттай. Тэрнээс доошлох юм бол хаданд цохигдоод хадан завсраа авчуулагдаад ер нь ерөөсө тэглээ явдггүй. Ер нь баг урсгах боломж айгүй муу. Тэг өөрөө тоглуулж ижил ер нь барьдаг. Дараа дээр бол яг айгүй дажгүй байдаг боловч дараа ер нь бас яг сайн авахгүй ах шиг байна. Жоо хийж жагаад өнгөө сольж үзье. Ингээд боо юм болж иж. Захараа нөхдөг. Боо юм болж иж нэг хатан татлаа. Энийг болохоор ийм бор кэдисаар барьлаа. Иймэрхүү л биетэй хадрангууд байгаад байна. Бай бай. За хоёр дахь нь. Нарай хөр бит байх шүү гэн. Ой, за. За ингэж хоёр дахь хатраа. Гуравт нөглөө ингэж. Гуравт хатраа. Сайхан. Өөрхөн царайлаг хатрангууд байгаад байна. Оба, за бай бай. Мик ажиллаж байгаа. За энэ аваа хөрх юм мөхлөө дээ. Нэр том юм байна да. Том хатран. Байна. Том өсгөл хатран байна. Энэ сайхан том хатран биш үү? Шагн хараа. Ха. Энэ том сайхан. Энэ сайхан том хатран байна.
Бай бай. За ингээд харин дөрвийг сайлаа шүү. Бас ч гэж байгаа. Хөөхөж жижиг юм байна да. Ийм хатрамтлаа. Тэнгүүдийгээ толгоор амраа. Бай бай. Feet on the ground, but my head's in the blue. Sunlight's a whisper, break. Гайц. Жи. Хар. Шил хатрам байдаг. Oba. So.
Би танаас амар гоё зам үзүүлье. Маш олон жилийн өмнө. Одоо хийж байсан энэ ахтар шавар намгтай газар. Гарч явахын тулд ингээд. За нэг юм 100 гаруй метр үргэлжлэх юм. Модон замыг тавьсан байдаг. Замын ачаад ингээд мэдэрчиж байна. Энэ модон зам үгүй бол энэгээр одоо явах нэвтрэх ямар ч боломжгүй гэсэн үг ээ. Яг ийм модон зам маань ингээд 100 гаруй метр үргэлжлэнэ. За нэг юм сонирхолтой замыг та нарт харууллаа. За ингээд би энэ явсаар болон голоосоо явсаар аваагаад Хөвсгөл нуурын хайрыг дээр ирсэн байна. Далайж тэр ирсэн байна. Сайхан байна. Тэгээ гарт сайхан тогтун тунгалаг таарлаа. Ингээл эндээ 4 машинтай яваа бидэд 4 машин дагалд тавьчих тэгээд хотоглоод авлаа. За ингээд Хөвсгөл дараагийн дээр загчлахаар ирсэн байна. Та бүхэндээ нуурын загчлал үзүүлье гэж бодлоо. Бас сонирхолтой байх юм болов гэх үүднээс. Нуур дээр спиннинг дий бас флайш дий гэж бодож байна. Дарж байгаа хүмүүс цог хүмүүс хийж байна. Хөвсгөл нуур дээр ирсэн. Явж байна. Төссөн бас нэг юм ихсэх шүү дээ. Наагаад сайхан байна. Бат. Боломж байл тэгээд. Бас нэг. Загс байх бах. Болохгүй тэгээд. Цайнаа боцох та. За ингээд нуурыг загшлаа. Нуурын дээр байна. Алгана байна. За юм хөрхөн алгана хүрлээ. Шек гэдэг юм хөрхөлгөө. Далайж дээрээсээ барьлаа. За ингээ баяртай. Жижиг дуугийн үйл дээр байлаа. Энд за өөр юм байлаа. Хөөсөн дэнак нөө юу байна? Мултарч. Навш. Мулт. Тэн хөө. Дэнак юм шүү. Одоо тэр Том юм байна. Үгүй одоо яв. Том дэнак хүсч. Өөс.
Камерны чиглэн зүгээр байна уу? Болж байна. Энд л юу? Том юм байна. Нийтээ маш их хэрэгтэй. Оо. Яа, хөө, яа, сосом. Оо, наа. Оо. Одоо болно. Одоо болно. Ийм сайхан том. Киног татлаа. Сайхан том. Киног. Янз л киног шүү дээ. Нуурын киног. Тэр хүрээд үзүүр. За ингэж цэнгэг усанда жаргалтай яваарай. Бай. Бай. За, өглөөний мэд. Өглөөний Яга мэнд. салтай байна. Өөхий услаа. Ай. Нөгөө дилтаа. Аюу болоод. Sorry. Яа. Нуурын ер нь ялтай байна тий. Хичнээн сайтай шүү дээ. Тийм үү? Өнөөдөр харагдсан юм. Их усныг болохоор харагдахгүй тэ. За ингээд нэг садаад игээд адилхан байгаа. Ихшлаатай тал. Смит хэмдэл байгаа. За ийм өрхөл юм. Татлаа. Па. За ингээ алгаас. Нана. Yeah, boy. Энэ шиг үнэ. Гараад идэв. Арай чиг юм уу? Гараад. Хей. За болтой. Явахгүй ш нь чи. Хаяг үн ийм болторсон л та. За нэг ийм лёг. Хадраа. Татлаа. Мэдхэн чи мэдхгүй. Тагаа. Тэгээд байна. За. Да. За сайхан татлаа.
Аха. Ийм үрдэн хөлөөр зивгдэтлээ. Нураасаа. Оба. Бай бай. Далдын шидэд. За нэг далдын шидэд үзье да. D-line Smith-ийн том далдын байгаа. Трафтанд зориулсан. Алдсан пис. Сайхан хол явж байна та харин ч нэг. Биш бовлэр том биш юм байна уу? Дундил юм багш. Нэг бол жоохон эвгүй өмгцэн. Ийм өрхөн нуурын лимак татлаа. За ийм 5 санттай воблерээр татлаа. Дамар нь вампор дамар. Уурга нь болохоор Абугарсигийн Max 6 гэдэг ультралайт уурга ашигласан байна. Дахиад нэг шил үзье. Аба. Алгана.
Алдан загсаа гэж. Бай бай. Орой минь хүргэе. Мөнхийн загчлал нь энэ удаад Өсгөл далайн ээж дээр ирсэн байна. Далайн ээж нь сайхан тогтуухан, намуухан, цагаагаар гоё, сайхан таарлаа. Өглөөнөөс ахуулж шидлээ. Ер нь алга нь зэвэг загснууд зөндөө баригдаж байна. Бүгдийг нь спиннингээр барьлаа. Албаг, воблер, дальбан. Ерөнхий спиннингийн бүх өгөөжлүүдийг авч जैन. Жиг ирзэнээрч барьлаа. Тэгээд флайт хол боломж байхгүй байна. Эргээс их хол өсөрч загас нь хол байгаад байгаа учраас спиннингээр 50-60 м шидчихэж барьж जैन. Өчтөр ороо ирж эндээ хонсон. Одоо аялал нь дуусах болоогүй. Сонирхолтой байх болов гэд та нартай нуурын загшлыг үзүүллээ. Сум руугаа явна. Сум руугаа явж гол дээрх загчлаа. Хийнэ. Түрүүн жоохон ус өнгөтэй, үертэй байгаад гой бичлэгүүд бол чадаагүй одоо маргаашнаас гол дээрээ гой загчлна. Мэдээж зөв зохистой барьсан загсаа буцаана, гэмтээлгүй буцаана. Хогоо хаяхгүй сайхан зөв зохистой аялаарай. Манайхан тэгээд нуурын загшлал таалагдмах гэж найдаж байна. Ийм сайхан ангада өссөн төрч нутагтаа ирсэн байна. За өглөөрийн мэндээ. Загсч мөнхөн ингэж өнөөдөр мототой ганцаарчлсан загшлал хийж байна. За ингэж өнөөдөр нийтлэхээр шийдэд ингэж нийтний ургаад ирлээ. Шавар дээр шаваад жоохон шаварлаж. Энэ маань болохоор сэж 13-тай нийтний ураг байгаа. Дамар нь болохоор сэж бас ийсэн. Нийтний зориултын дамар байгаа. Лайн нь болохоор Airflow-гийн нийтний лайн байна. Лидер нь болохоор евро нийтний лидер байгаа. Тэгээд индикатортойгоо тэгэл типтэн дээр 2 салаалаад шидэж байна. Шидэх гэж байна. Яаст хөхтрөө гараад эхэллээ шүү. За ингээ урсгал дагуулад ёроолоо мэдрээд хитрхи ёроолоор биш. Яг го ёроолоо мэдрээл жигд урсгалаа дагуулад усах хэрэгтэй байдаг нэмтгэд. Утсаа бол бас байнгын одоо тий нэг чигт нь ингээ чангалаад явж идэг. Цагс өнгөлөө гэхэд шууд тэр үзүүрийн нийтний оролдож байгаа зах оролдож байгааг шууд мэдрэх үүднээс ингээд бас баг зэрэг ингээд юм чангалаад явдаг. Уурга болон гар дээр ингээд адилхан мэдрэгцгээдгээ. За энэ Lenoco орсон баг шиг байна. Би UV-г мэдхүүгээд 5x-тэй типт хийсэн байгаа. Йоги 5.5x-тэй типт хийсэн байгаа. Жохон тонхон. Ер нь ишэний Lenoco-нууд их бяртай. Тэс бүдүүн байдаг. Урсгалаа ер нь бол дагуулж өөдөн татаж ялраа. Ваа. Та нилээн бартаа л зэвг байна да. Ашигт хөлөд аваад ирээ.
Яа ба. За. Ийм сайхан. Тэр агтлаа. За, нимп маань болохоор сэртэнгөө ингээд ийм писентэл нимп байна. Хар спектра даабан үзүүтэй. За, ийм сайхан. Логи татлаа. Том юм байна. Бяртай юм байна. За ингээд. Баяртай. За. Эхнийхээ дэвийг ямартаач суулгаад авлаа. Одоо хэр үр дүнтэй байх нь харъя. Оба, дахиад барьсаа. За энэ дабл орчлоо та. Нэг нь тастаа авчиж. Тэр дабл ороод нэг нь тастаа авчихсан. Тэр тийм баха. Та бүр нилээ хүнд орж ирсэн. Нэг нэмпэн үлдсэн. Нэг нэмпэн ингээ үлдчихлээ. Дабл ороод алджглаа. За одоо дахиад нэмпи. Дахиад саяны хар үзүүтэй байсан бол энэ болохоор ногоон үзүүтэй. Ногоон спектра даабан үзүүтэй. Бас хөрөн өнгийн писентэл нэмп байна. За ингээд ийм хоёр нэмп. За энэ нь болохоор ийм бор бас хөрөн өнгийн үзүүтэй. Энэ болохоор хөрөн бит ийм хоёр нэмп шидэж байна. Мултарсаа. За. Оба. За. Зулгасаа, хадран зулглаа. За би сичак авчраагүй явж байгаа. Тийм учраас өөрөө усаа туулаад ус руугаа ороод загсаа. Хөөд уснасаа усан дотор гараа норгоод усаагаад шийдсэн. Заавал зачагтаад байхгүйгээр шороо чулуу хайрган дээр чирэхгүй учраас за энэ юу дропны пин авсан бэ. Жижиг 16 тагын дээр оросон. Бай бай. Point дээр болохоор 14 тэний писэн байгаа. Нэг юм зовлон байдаг те. Нимп нуурганы орооцолтоод. Яагаад ч гарчлаа. За, болохоор явлаа авлаа. За, энэ болохоор point нимпийн жижиг хадран өнгөсөн байна. Нөгөө зүтэй. За, явсан. Ингээл нэг иймэрхүү маркаар л загчлан шүү дээ. Сайхан усаа туулаад орчихсон. Гадаа айгу халуун. Одоо л яг сайхан зуныг мэдэрч जैन мөнхөн. Бичлэг маань явж байгаа хаа. Харлаа явж лээ. Гэрэл насаад. Оба. За. Хөлсөө. Нилээ дээр байна. Энэ илжнак байна. За. Надад усгалаа хөвчн татал. Оба. Багавтар нэмт байна. Багавтар зэвг байна. Энэ бол таамтс хитрхий чангалж өргөж байгаад мултлаа.
болохоо татж авч ирсэн чи өнгөчлээ. Энэ болохоор дабл орсон байна. Дабл хадран орсон байна. Дабл чи ингээд аваа бяртаа шүү дээ. Тэр 2 хадран орсон байна. Биш, нэг нь хадран, нэг нь зэвгүй. Даблдж орсон байна. Яа. Бас тэр болгон тохиолдод идэггүй. Миний тэгэхээр яасан байх вэ? Салаа зүв байна гэсэн үг. Хоорондын зай урт өмхөх боломж нь өндөр байна гэсэн үг. Пойнтын ихлээд өмхөхөд дороп нь урсаад дахиад зах авч яана гэсэн үг л те. Салаалж байгаа салаалт маань зөв хэмжээтэй байна гэсэн үг. За энэ болохоор ингэж юм том хадран байна. За энэ болохоор бас нэг өөрхөн 30 гарантай зэвгүй гэт дабл гослаа. Яг заавал да газар солио дээшлийгээд за сүүлийн шийдэлгээ шийдчихсэн чинь дабл орлоо. За жихнээсээ газар солио да. За одоо мототой ингээд ганцаараа флай фишинг гэхэд ганцаараа явхад айгүй гоё бухтай байдаг. Флай фишинг ер нь хүнийг явах тусмал ганцаараа явах дуртай болгоод идэг юм шиг санагдсан. Яа. Гадраас солиод өрөөд ирлээ. Гадраас хэлгэж нэг үзээтгэе. За энэ маань бараг загас нь харагдахаар болчих тээ. Ус нь багассан байна. Жижиг юм өнгөчлээ. За. Хоёр гол бэлчээр хэсэг байгаа. За эндээс жоохон доошлоод шийдсэн. Хөр хаалган гарч иж. За сайхан гараад өргөж хаад. Толгойн цохилгаал дааш өрлөгдөж чинь. Оба.
Сайхан том хатран байна. Таад байж гараа, 50 байгаарай. Ямсах том хатран байна. Bye bye. Энэ бол хар авахар байна угаасаа ив илхий орол нь харагдаж байна. Харигаатай газар болж шидья. Хөөд нэг нь мөлтрөө авчлаа. Ой, нэг нь тастаа авчихъя. Ийм том хатран байна. За бай. Нэг нь тастаа авчлөө. Нэг нь тасрахаар яг нэг нь үлдэн. Дабл ороод хоёр том хатран даблж ороо сая. Бичлэг гэж хооронд. Нэг нь тастаа даваа авчлаа. Дабл ивгүүлдэ. Дараагийн тогтоол дээр ирсэн байна. Ирэл гэж хэлтэрэ заалаа. Brother, За явцсан мултарсан. Тэгэл байх. Сайхан том. Тэнэг авах шиг боллоо. Тастад аваасаа. За, фонт дээр юм писэн тайлны писэн. Доров дээр бас дахиад ийм ногоон зүйтэй писэн тал. Эний ерөнхийдөө бол принц нимп маягийн. Яг хөө миний өөрийн ороодог нимп. Тэгээд 5.5x тастуулсан болохоор 5x-тэй дийбд хийлээ. Тастуулж хашраад 5x хийлээ. Үргээд дагаж гарч ирээд үргээд орчлоо. За цаана нугач бол доод мод руу чирээд аваад орчих واخа. Хөөсөн боловч өнгөсөнгөө. За. Ширүү ороход дээрээс нь хадран тэгээдлээ. Том хатран байна. Усан дотор ингэж барьж тайвшруулж байгаа л тайвшрангуут л дэгэм болчихсон.
Зэний бих өгсөн байна. Тэн доод мод руу урс орчих гээд том юм өмхөл бас мод руугаа чирээд орчих бах. Жохон доошлээ. Малтчлаа. Оба. За энэ бол сайхан ухаан хэмдээс бол. За юм өргөн. Өргөн ч том зэнэг багш байна. Бартай байна. Захтуулаад гаргач. За нэг писэнтэй л Френцний би маань авсан байна. За бай бай. Сайхан том гэнэ. Окей. За дахиад сайхан том гэнэ та. Энэ бол бидэн том юм байна. Харалсан сайхан юм байна да. Ашиг. Ахаач. Тэвний зинэ дуусаа. Филиппе мартаад гарсан байна тэгээд хэлгээ. Өнөөхөр шүү дээ. Тэвний зинэ дуусаа. Уба, за энэ чиста том юм байна тий. Амар. Хүү. Нэрээ арай л. Уба, зя. Сайхан том зэв байна. Нөгөө ийм писэнтэлний пэр татлаа. За энэ бол 60 хангалттай гарч байна. Та сайхан зэв байна. Бит. Ийм зэв байна да. Мөр цохныг чинь болж байна да. Яг ингэж баяр та.